2021 оны 7 дугаар сарын 3-ны шөнө Солонгосын Янсан хотод байх нэгэн айлын гэрт Монгол улсын ард иргэдийг болоод солонгосчуудыг бухимдуулсан нэгэн хэрэг гарсан юм. Тэр шөнө энэ гэрт 4 солонгос өсвөр насны охид болон нэг монгол охин байсан. Монгол охины хувьд Монголоос 10 гаруй жилийн өмнө эцэг эхтэйгээ солонгост нүүж ирсэн тэнд өсөн торниж орон нутгийн дунд сургуульд явж байсан 13 настай охин байлаа. Харин тэдгээр өсвөр насны 4 солонгос охид монгол охиныг 6 цагийн турш доромжилж дээрлэхэж хүчирхийлж зодсон юм. Энэ хэрэг зөвхөн нэг охины зовлон биш, харин солонгос дахь гадаад иргэдийн эрх чөлөө, мөн насан туршаагүй хэрэгтнүүдэд хэрэглэгдэх хуулийн цоорхой, хоёр улсын дипломат харилцааны нарийн асуудлыг нэгэн зэрэг ил болгосон томоохон хэрэг байсан юм. Энэхүү дугаарт уг хэргийг дэлгэрэнгүй авч үзэхин зэрэгцээ Солонгос болон Монгол улсын ард иргэдийн хариу үйлдэл хуулийн орчин ирээдүйд авах шаардлагатай арга хэмжээний талаар дүн шинжилгээ хийх болно. Хохирогч нь тухайн үедээ 13 настай байсан бөгөөд Монгол улсаас эцэг эхийнхээ хамт Солонгос нүүж ирээд аль хэдийн 10 гаруй жил болж байсан. Өмнөд Кёнсан аймгийн Янсан хотод суурьшсан энэ гэр бүл Солонгосын нийгэмд нэгдэн орохоор чармааж ирсэн гэж мэдэгдсэн байдаг. Охин орон нутгийн дунд сургуульд суралцж байсан бөгөөд солонгос хэлийг бараг чөлөөтэй эзэмшсэн байж. Гадаадаас ирсэн хүүхдүүд солонгосын сургуулийн орчинд хэл соёлын ялгааны улмаас дарамт шахалтанд өртдөг нь статистикаар нотлогдсон асуудал. Яг л ийм л байдлаар монгол охин хохирогч болсон юм. 4 солонгос охин хохирогчтой нэг сургуульд суралцдаг боловч хохирогчоос ахмад ангийнх. Солонгосын сургуулийн соёлд дээд ангийнх нь доод ангийн сурагчдынхаа өмнө нилээд эрх мэдэл эдэлдэг уламжлал гүнзгий тогтсон байдаг. 4 солонгос охин энэ давуу байдлаа далимдуулан хохирогчийг аимшигтай байдалд оруулсан юм. 4 охины нэр болон хувийн мэдээллийг Солонгосын хүүхдийн хуулийн дагуу олон нийтэд ил болгоогүй. Анх SBS-ийн 8 цагийн мэдээгээр энэ хэрэг анх нийтэд мэдээлэгдсэн юм. Уг хэрэг 2011 оны 7 дугаар сарын 3-ны шөнө дундаас эхэлжээ. Тэдгээр 4 охид монгол охиныг нэгнийхээ гэрт дуудан авчирч 6 цагийн тамлал хүчирхийлэл үйлдсэн. Дээрлэхэлтийн гол шалтгаан нь монгол охины эгч тэднийг өмнө нь загнаж байсан гэдэг шалтгаан байлаа. Өчүүхэн шалтгааныг далимдуулан хэрцгий хүчирхийлэлд хүргэсэн нь нийгэмд ихээхэн цочирдол үүсгэв. Охиныг гэртээ авчирсныхаа дараа тэд архи ууцгааж эхэлсэн байдаг. Улмаар монгол охинд хүчээр архи уулгасныхаа дараа согтож эхэлсэн охид хэрцгий үйлдэлээ гаргаж эхэлв. Хохирогч охины гар хөлийг скотч болон уяагаар боож нүур болон толгойлон цохиж эхэлсэн. 6 цагийн турш тамлал үлдэхдээ нэг нэгээрээ монгол охины дээр гард суугаад зодож доромжилж байлаа. Духан дээр нь өөр угсаатны буюу монгол хүн гэдгээр нь доромж үгчиж насандаа баймгүй хараал урсгаж байсан гэдэг. Толгой дээр нь дотор хувцас угалсан, архи уулгасан, шээсийг нь уулах зэрэг хүнлэг бус үйлдэл хийсэн. Тамхины иш идүүлсэн, бидээр нь энэ тэндгүй хараалын үгс зурж бичсэн. Үүгээр зогсохгүй бүх явцыг гар утасны камераараа бичсэн. Эдгээр бүх үйл явдал 6 цагийн турш үргэлж ирсэн байдаг. Гэрийн эзэд гэртээ байхгүй юг тааруулж охид энэ хэргийг үлдэжээ. Монгол охин SBS төгсөн ярилцлагада тэр мөчийн зовнилоо нээлттэй хуваалцсан. Ингэж зодуулж байхаар шууд өвчгсөн дээр гэж бодож байсан гэж охин хэлсэн байдаг. Энэхүү нэг өгүүлбэр нь тухайн үед хохирогч охин хэр хэцүү байдалд байсныг илтгэж олон хүнийг эмзэглүүлсэн. Уг хэрэг болж байсан хугацаанд цагдаа дуудлагаар ирсэн ч зогсоож чадаагүй нь тус хэргийн хамгийн их шүүмжлэгдсэн хэсэг болсон юм. Энэ завсар монгол охины ээж гэртээ ирэхгүй байгаа охин минь энэ танил эгчиндээ байж магадгүй гэж цагдаад мэдгдсэн байдаг. Гэхдээ цагдаа нарыг ирэхэд хэрэгтэн охид монгол охиныг балкон дээр гаргаж нуугаад мэдэгдэхгүй болгосон. Цагдаач гэрт нь нэвтрэх ирэхгүй байсан учраас монгол охин байхгүй гэсэн үгээр буцаад явжээ. Үүний талаар хохирогч охин хэлэхдээ хэрвээ өөрийгөө байгааг мэдэгдвэл эднэр дараа нь өшөө авахыг гэхээс айгаад хашгирч чадаагүй. Харин цагдаа явсны дараа харгас зодолт улам ширүүлсэн гэж мэдүүлжээ. Харин цагдаагийн газар хожимоо гэрээсээ зогссон хүүхдийн дуудлагаар өөр хин нэгний гэрт албадан нэгжлэг хийх эрх байхгүй тул сайн нэгтэлж чадаагүй. Нэгжлэг хийх аль бие ёсны тушаалгүйгээр гэрийг нь дур мэдэн нэгтлэх эрх байхгүй бөгөөд гэмт хэргийн тодорхой нотлохой байх шаардлагатай гэж тайлбарлсан. Тэд ингэж хариуцлагаас зайлсхийсэн. Харгислал үйлдсэн охтууд хийсэн үйлдэлүүдээ уцаар бичиж авсныхаа дараа зарим хэсгийг тастан эдит хийж тэрхүү бичлэгийг сургуулийнхандаа тарааж нэг хүнд 5,000 воноор зарж байсан. Энэ нь тэдний хэрцгий зам байдлыг тод харуулсан юм.
Бичлэг сургуульд болон интернетэд тархсан нь хохирогч охинд 2 дахь цохилтыг өгч. Ичгүүр болон сэтгэл зүйн гэмтлийн улмаас Монгол охин сургуульдаа явж чадхааргүй болсон. Нийгмийн сүлжээнд тархсан бичлэг энэ хэргийг олон нийтэд хүргэсний дараа цагдаагийн хариу үйлдэл хангалтгүй байсныг мэдэгдэж олонний ур хилэм улам ширвсэн. Солонгосын хүүхдийн хууль нь 19 наснаас доош насны хүмүүсийг хатуу ялаас хамгаалдаг. Энэхүү хууль нь энэ хэргийн хувьд хамгийн их шүүмжлэлд өртсөн асуудал болсон юм. Дөрвөн охины хоёр нь 14 нас арай хүрээгүй байсан тул ямар нэгэн эрүүгийн шийтгэл оногдуулах боломжгүй болсон. Харин 14-5 хүрчихсэн үлдсэн хоёр охины хувьд хэргийг нь прокурор шилжүүлсэн боловч эцсийн шийтгэл нь зөвхөн 4-р түвшний нийгмийн үйлчилгээний шийтгэл байлаа. Энэ бол хамгийн хөнгөн шийтгэлийн нэг. Энэ нь ямар нэгэн ял биш, харин хог цэвэрлэх, өндөр наснуудад туслах зэрэг ажлыг л тодорхой хугацаанд хийдэг гэсэн үг. Насанд хүрээгүй хүмүүс бие махбод болон сэтгэл зүйн хувьд бүрэн боловсроогүй байдаг тул насанд хүрсэн хүнтэй адил шаардлагаар шүүх боломжгүй гэж тухайн хэргийн шүүгч хэлсэн байдаг. Энэхүү шийтгэлийн хэмжээ Монгол болон Солонгосын нийгэмд хүчтэй хариу үйлдэл дагуулсан. Олон жиргэд хэрвээ хохирогч Солонгосын иргэн байсан бол шийтгэл илүү хатуу байх байсан уу гэж асуусан. Мөн гадаадын иргэдийн эрх хэр зэрэг алдагдж байгааг хүндсэн юм. Харин Монгол улсад энэ мэдээ тархмагц иргэдийн дургуцэлд хурдтай дэгдсэн. Нийгмийн сүлжээнд Justice for Mongolian Girl хаштаг гарч олон жиргэд шударга ёсыг шаарджээ. 2021 оны 12 дугаар сарын 3-нд Монголын иргэд Улаанбаатар дахь Солонгосын элчин сайдын өмнө 50 жагсаал хийж шаардлагын захидал гардуулв. Үүнтэй зэрэгцэн Солонгосын ерөнхийлөгчийн өргөдлийн платформод 220 мянга гаруй солонгосчуудын гарын үсэг цугласан бөгөөд Солонгосын үндэсний хүний эрхийн комисс хэргийг мөрдөн шалгах шийдвэр гаргасан нь уг хэргийн ноцтой байдлыг улсынхаа түвшинд хүлээн зөвшөөрсний илрэл болсон. Хэргийн хяналт Монголын зүгээс хангалтгүй байна гэж үзсэн Монгол улсын гадаад хэргийн яам хатуу арга хэмжээ авахар шийдлээ. Монгол улсын гадаад хэргийн сайд Б. Батцэцэг, Солонгос цугаа Монгол улсын элчин сайд энэ Эрдэнэ туяа болон Пусан дахь консул Өнөр Заяаг тус хэрэгт зохих ёсоор хандаж шийдвэрлэж чадаагүй гэх үндслээр эргүүлэн татах саналыг ерөнхийлөгч хүрэлцэхэд уламжилсан. Солонгос 60 мянга гаруй Монгол улсын иргэд амьдарч ажиллаж байгаа нөхцөлд энэ дипломат алхам нь хоёр улсын харилцааны хувьд ноцтой байдал үүсгэснийг илтгэсэн юм. Гэхдээ энэ хэрэг бол зөвхөн Монгол охинд тохиолдсон явдал биш байлаа. Солонгосын боловсролын яамны мэдээгээр сургууль орчмын дээрлэхэлт дарамтын тохиолдол 2023 оны байдлаар 31130 удаа бүртгэгдсэн нь 2013 оноос хойш 2 дахин нэмэгдсэн тоо байлаа. Тэдгээрийн 50% нь бие махбодын хүчирхийлэл байсан. Гадаадын иргэдийн хүүхдүүд ялангуяа Монгол болон зүүн өмнөд Азийн орнуудаас ирсэн хүүхдүүд өөр орноос ирсэн яс үндэс ялгаатай байдлаасаа болж дарамтанд илүү өртөмтгий байдгийг судалгаанууд харуулж байна. Солонгосын сургуулийн соёлд дээд ангийн сурагч доод ангийнхнаас дээгүр нэр хүндтэй байдаг уламжлал гүнзгий тогтсон. Энэхүү шатлалт ёс хичээлийн гадуур харилцаанд ч хүчтэй нөлөөлдөг. Гадаадын иргэн хүүхэд нийгмийн орчиндөө аль хэдийн тусгаарлагдсан байр суурьтай байхдаа дээд ангийн дарамт нэмж мэдрэхэд тэдний эмзэг байдал 2 дахин өсдөг болохыг судлаачид тэмдэглэж байна. Солонгосын хүүхдийн хууль нь 1958 онд батлагдсан. Насанд хүрээгүй ялдагдагчдыг шийдэхийн оронд нөхөн сэргээх замаар засах зорилготой. Зарчмын хувьд энэ нь дэвшилтэд санаа боловч практик дээрээ ноцтой хүчирхийлэл үүдсэн хүүхдүүд хангалтгүй хөнгөн шийтгэл авах нөхцөлийг бий болгодог. Энэхүү хэргийн дараа насанд хүрээгүй гэдэг тодорхойлолтыг далимдуулан ноцтой хүчирхийлэл үүддэг хэм маяг нийтэд ажиглагдж байна гэсэн санаа Солонгосын нийгэмд өргөнөөр дэлгэрсэн. Хохирогч Монгол охины нөхцөл байдал гадаадын иргэн болохынхоо хувьд хуулийн үйлчилгээний зардал өндөр. Албан ёсны монгол хэлний орчуулагч шаардлагатай зэрэг олон бэрхшээлтэй байсан. 2023 онд Netflix-ээс дэлхийн нийтэд гаргасан The Glory цуврал сургуулийн дээрлэхэлт болон дарамтын асуудлыг дахин анхаарлын төвд авчирсан. Энэ цуврал нь 2006 оны Чонжу хотын жинхэнэ хэргийг үндэс болгон хийгдсэн боловч өнөөдрийн өгүүлжгүй Монгол охины хэрэг зэрэг олон тохиолдлын нөлөөллийг агуулсан. Дэлхийн 124 улсын шилдэг арга турсан энэ цуврал Солонгосын сургуулийн дарамт шахалтын асуудлыг олон улсад таниулахад чухал үүрэг гүйцэтгэжээ. Монгол охины хохирогч болсон энэ хэрэг Солонгосын олон системийн доголдлыг нэгэн зэрэг харуулв. Нэгдүгээр цагдаагийн анхны хариу үйлдэл хангалтгүй байлаа. Хэрэг болж байхад мдээгүй гих цагдаа нарт дутагдал байгааг харуулсан. Хоёрдугаарт хүүхдийн хуулиар хэргийг үйлдсэн охид бараг ял шийтгэл аваагүй.
Гуравдугаарт гадаадын иргэд хуулийн тусалцаа авах боломж хязгаарлагдмал байсан нь шударга ёс тогтооход саад болсон. Энэхүү хэрэг болон ижил төстэй олон тохиолдлын дараа Солонгос улс хүүхдийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцсэн байна. 2022 онд Солонгосын шүүхийн тогтолцоо насанд хүрээгүй хэрэгтнүүдэд хамаарах зарим ноцтой гэмт хэрэгт илүү хатуу шийтгэл оногдуулах эрх зүйн орчныг сайжруулсан. Бас боловсролын яам нь сургуулийн дарамт шахалтаас урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг өргөжүүлж, гадаадын иргэдийн хүүхдүүдийг нийгэмшүүлэх, хамгаалах бодлогыг батлан гаргажээ. Энэ хэрэг хоёр улсын харилцаанд түр зургийн хүүтрэлд авчирсан боловч урт хугацааны хамтын ажиллагаанд ноцтой хохирол учруулсангүй. Монголын ард иргэд Солонгос цугаа Монгол улсын элчин сайдын яамнаас Солонгос цугаа иргэдийнхээ хамгаалтыг сайжруулахыг шаардав. Харин Солонгосын тал нийгмийн асуудлаа зохихосоор шийдвэрлэхийг амлан байр сууриа илэрхийлв. Гэсэн хэдий ч эрх мэдэл болон дипломат ирэхгүй энгийн Монгол иргэд Солонгост ямар нөхцөлд амьдарч байгааг энэ хэрэг дахин нэг харуулжээ. Тэдний эрх аюулгүй байдлыг хангах нь хоёр улсын хоёулангийнх нь үүрэг хариуцлага мөн. 2021 оны Янсаны энэхүү хэрэг нь зөвхөн нэг хүүхдийн эсрэг хэрцгий үйлдэл биш байсан. Энэ нь Солонгосын нийгмийн олон давхардах тэгш ус байдлыг нэгэн зэрэг ил болгосон огтлолцлын цэг байв. Гадаадын хүүхэд сургуулийн шатлалт ёс, насанд хүрээгүй гэмт этгээдүүдийг хамгаалах хуулийн цорх. Эдгээр нь Солонгосын бусад хэрэгүүдэд ч дахин тохиолддог хүчин зүйлс юм. Шударга ёс бүрэн хэрэгцсэн эсэх талаарх хариулт маргаантай хэвээр байна. Хохирогч Монгол охин одоо хэрхэн амьдарч байгаа, сэтгэл зүйн шархаа эдгэж чадсан эсэх нь олонний нүдэнд мэдэгдэхгүй байсаар. Энэ хэрэг Монгол иргэдийн ой санамжинд үлдсэн ба Солонгос дахь Монгол иргэдийн эрхийн талаар ярих бүрт хөндөгддөг сэдэв болсон. Үүнээс гадна Солонгос цуух Монгол элчингийн олон жил яригдж буй иргэдийнхээ төлөө хөдөлдөггүй гэсэн шүүмжийг энэ хэрэг дахин сөхөн гаргасан юм а.